Тэр зүгээр л ном уншихыг хүссэн ч эхлээд амьд үлдэх шаардлагатай байлаа. Харин амьдрахын тулд төлөх төлөөс нь асар өндөр үнэтэй. Гэсэн ч мэдлэгийн хүчээр өөрийн үн цэнээ тодорхойлсон манай гол дүр эцэст нь амьдрахын төлөө бас ном уншихын төлөө хариуц нийгэмд хөл тавьсан. Одоо тэр өөрөөсөө гадна хайртай бүхнээ хамгаалах шаардлагатай боллоо. Түүнийг ямар ирээдүй хүлээж байгаа бол номын хорхойтны сонирхолтой боломжгүй бүхнийг бүтээх гэсэн шантрашгүй түүхийн үргэлжлэлийг сонсохыг хүсвэл сувгтаа subscribe дараад бичлэгээ үргэлжлүүлээд сонсоорой. Харин шинэ үзэгчдэд зориулаад өмнөх бичлэгүүдийн холбоосыг тайлбар хэсэгт үлдээлээ. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならとともに終わるだけなんだ. Майн анхны хийсэн номоо зарахгүй гэж мөн ч их бүрээсэн боловч Беннод ялагджээ. Цэнхэр үст өвөл сүмд авах бэлтгэлээ хийсэн үү гэж өдөр бүр шалгаж байгаа учраас яаралтай мөнгө хэрэгтэй болсон байна. Яах ч аргагүй анхны номын эрхээ зарсан нь Майнд бол сүнсээ худалдсанаас өөрсдөө л санагдаж байлаа. Худалдаачдын байгууллагад иртэл энд Фридатэй таарна. Тэгээд Бенно энэ хоёрын дуусашгүй өрсөлдөөнүүд манай хүн хадан тавьжуулагдсан халиуны зулзах шиг л байгаа юм чинь. Манай хоёр худалдаачдын байгууллагаас гараад ивжээтэл Майны араас нэг хүн дууцсаар гүйгээд ирлээ. Энэ хүн бол Майны өмнө нь нэг удаа очиж байсан дархны газрын дадлагжигч. Түүнийг Йохан гэдэг. Тэгсэн энэ нөхөр гинэтгэн л гудамжинд өвдөглөө цуучт юм да. Юу вэ яаваа гэтэл Майныг өөрийнхөө патроныг полооч гэж гуйна. За тэгээд тухтай сууж байгаад ярьж гарлаа. Тэр иргэжил гэхэд насанд хүрхийн гин. Тэгээд чадварыг нь үнэлж хөрөнгө оруулалт хийх хүн үйлчлүүлэгчид дундаасаа хайж байгаа юм байна. Тэр хүндээ 1 жилийн дотор хүссэн захиалгыг нь хийж өгөх нь дархны газрын дадлагжигчийн заавал хийх ёстой даалгавар гин. Тэгэж үйж дархан гэж хүлээн зөвшөөрөгддөг юм байна. Майн түүний нарийн ширийн ажиллагаатай ажилд сайн нэгэн санангуудаа патрон нь болохыг зөвшөөрчлөө. Хийлгэх зүйл нь харин үсгийн металл хэв. Энэ бол Майны номын ертөнцийг бүтээх мөрөөдлийн гол толгойр. Үсгийн хэвнүүдээ яг л ижил өндөртэй хийхгүй бол хэвлэх үед алдаа гарах учраас маш хариуцлагатай хүнээр хийлгэх хэрэгтэй. Майн бүр 50 үсгийн хэв 20 тэмдэгтийн хэв хийлгэхийг хүслээ. Энэ залуу манай Майн Бенно хоёрыг аав охин хоёр гэж боддог байсан байвал яах вэ? Бенно бүр сандраад би аав нь байсан бол хүүхдээ хизээч юм болчмгүй болгож өсөхгүй шүү гинэ. Тэгсэн Майн хариуд нь би ийм өглөө автай байсан бол ганц ч өдөр тисгүй өдөд гэрээсээ зугтчих байсан гэж авсан. Манай хүн ч аргагүй л аав охин. Майны аав нь орой бүр гэртээ ирэхдээ ганцхан манай хүнд л янз бүрийн гоё юм авчирдаг. Өнөөдөр ч бас тэгжээ. Түүлийг гоморхох гэсэн ч ээж нь бол Майныг өвөлжөнгөө байхгүй болохоор аавдаа эрхлээд авагдъя л гэж бодно. Харин охиноос сүмдөө хооронд аавыг нь яандаа л гэж санаа зовж байлаа. Майны анхны гаргасан номыг баячууд сонирхон авдаг болжээ. Тэгсэн бэхний газрын эзэд өөрснийх нь бизнес нөлөөлж байна гэд бөө юм болж эхэлнэ. Яагаад гэхээр Майн анх номоо хийх гэж байхдаа бих худалдаж авахаар судалгаа хийж яваад нэг бэхний газрын хүнд бих яаж хийдгийг мэддэг гэдгээ хэлчихэлтэй. Тэгээд альч бэхний газраас худалдан авалт хийлгүүгээр өөрсдөө бих хийгээд түүгээрээ ном гаргасан байна гэд зараг гаргаж эхэлжээ. Бихний холбооных нь Майныг бих хийх албан ёсны ирэхгүй гэж л шантаажлж байхгүй юу? Харин энэ асуудлыг Майн амар аргаар шийдэхийг хүслээ. Манай хүний хийсэн бих нь энэ ертөнцийнхний хийдэг аргаас өөр учраас бихний газрын эздэд шинэ арга худалдаж болно. Тэгвэл хин хиндээ халбалгүй өнгөрөх боломжтой. Бихний холбооныхонтой гэрээ хийх болоход Бенно Майныг дээд давхар руу гарч Корина Отто хоёртой хамт явахыг хүсдэг. Бихний газрын эзэд ер нь эвгүүвтер хүмүүс гинэ. Тэгээд тэр хүмүүсийг ирэхэд Лүц гэрээг авч 2 давхар руу гарan Майнаар гарын өсөг зуруллаа. Лүц Майныг тэр хүмүүсээс нөгцөн нь болж гэдээ. Майн Бенногийн дэлгүүрийн нэрээр энд тэнд захиалга өгдөг учраас яг үнэндээ нэрийг нь хийнч мэдэхгүй. Бас анх сэжиг авсан бихний газарт очихдоо Майн Лүц хоёр хамтдаа байсан байхгүй юу? Тэгээд бих хийх аргыг хүүхэд мэддэг гэж л яригдсан болохоор сая гэрээ хийх гэж ирсэн хүйтэн царайтай Лүцийг нилээн сэжиглэнгүү хараад байлаа. Яа харахгүй аюултай хүмүүс үйд шүү. Манай Лүцийг дэлгүүрээс гараад явж яхад нь хулгайлах гэж оролцсон юм да. Азар Бенно Лүцийн аюулгүй байдалд ч анхаарч исэн учраас араас нь хүн гаргасан байжээ. Ингээд Бенно Майны гэрээхэнд Майныг сүмд уйвал аюулгүй учраас яаралтай явуулахыг зөвлөнө. Уг нь өвлөөс өмнө дахиад жаахан гэрээхэндээ байх боломж байсан ч Майн гэрээхэндээ санаа зовоод сүм рүү хурдан явахыг хүснэ. Ээж нь гэртээ үлдэж түүлийн аавтайгаа хамт Майныг хүргэж өглөө. Сүмд эртэл Фран, Делия бас л өвгөнтэй холбоо тогтоосоор байгааг хэлдэг.
Сүмд хамгийн том эрх мэдэлтэй хүнээс тийм ч амар холдох боломжгүй байлаа. Тийм болохоор Майн сүмд цагаасаа эрт ирсэн шалтгаанаа Делиагаас ганцхан нууцлана. Манай хүн сүмд хонох эхний өдрөөл гэрийнхнийгээ санаж эхэлдэг. Тэгээл маргааш өглөөнд сэрэнгүүтээ өөрийгөө сатааруулахаар янз бүрийн юм хийхээр яарна. Гэтэл цэнхэр үст Майны аюулгүй байдлыг шалгах ёстой гэд төрдөө өрөөнөөсөө гарахыг нь хоригложээ. Манай хүн уг нь номол байвал юу ч дисэж чаддаг байтал одоо номын сан орох боломжгүй болчих нь тэр. Тэгсэн дагалдангууд нь яг л мэдсэн юм шиг Майныг завгүй ойлгох гин. Франк ихэд өвлийн бэлтгэл ажлыг сануулж Делиа болохоор зав байвал тоо заагаад өгөөч гэдэг. Делиа Майныг маш ойлгомжтой заадаг учраас сурахад амархан байгаа гин. Тэгснээр Майнд нэг санаа төрсөн нь сүмд багшлах байлаа. Уншиж бичиж чаддаг хүн олон болох тусам ном унших хүн бас бичих хүн ч нэмэгдэх нь тодорхой. Өдөр нь Лүц ирэхэд сүмд ганцхан хонсон Майн гэрээ санаад байна гэж эргэлнэ. Тэгсэн Делиа манай хүнийг тэвэрмээр байгаа бол язгууртан хүнийг л тэврээж гэж авсан. Лүц ирснээр Майн тослогуудынхаа хамтаар өвлийн ажлаа ярилцлаа. Өвөл цаас хийхгүй учраас оронд нь хөзөр, шатар гэх мэт тоглоом хийхээр болно. Гийл маш хичээнгүй ажилладаг болчихсон. Одоо бүр Лүц, Фран хоёроос ч илүү Майнд тусалж илүү үнэлэгдэх гээд үзээд байгаа юм чинь. Өвөл дуусаж хавар болохоор Лүцийн мөрөөдөл биелж тэр өөр гот руу цаасны үйлдвэрийн судалгаа хийхээр явна. Тиймээс мэдээж Майнд туслах хүмүүс их байх тусмаа л маш сайн. Лүцийг сүмээс гаргаж өгөхдөө Майн дахиад гонигтай царайлаад үлдлээ. Тэгсэн чинь гийл гараад илгэснэ. Би Лүц шиг эрхлүүлээд өгөх үү гэж авдیں۔ Дараа нь эгч нь ирэхэд Майн бас л нялхарч эрхлэнэ. Ээж нь жирэмсэн удахгүй төрөх учраас энэ хүртэл ирж чадахгүй. Тэгээд түүлийн ээжийнхээ оронд Майныг эрхлүүлж үлгэр уншиж өгнө. Гэсэн ч явах цаг нь болоход дахиад нөгөө уйдгар гониг. Ганцаараа хоол идэх хүртэл ямар ч утга учиргүй санагдана. Гадаах үйтэрч өвөл ойртох тусам улам ихээр гэр бүлээ санаж байлаа. Анхны цас орсон өдөр Бено ирэхэд манай хүн түүнийг хараад хизээж баярлаж байгаагүйгээр их баярлана. Майн баатруудын ажил тусалсан өдрөө нэг балан юмнаас болоод ёслолын хувцсгүй болсон доо. Баатруудын ахлагчид шинэ хувцсыг нь заавал Беногийн дэлгүүрээс захиалаарай гэсэн чинь Беног уулзах гээд дуудчихжээ. Гэхдээ хувцсаар дамжуулаад Майны талаар л ярих гэдэг юм шиг байна. Өмнө нь шидэт хэрэгсэл ашиглаж зөвхөн хоёулаа ярьдаг байсан бол одоо бүр дөрвөлээ хамт суугаад ярилцах боломжтой өөр хэрэгсэл ашиглах нь. Гэхдээ энэ нууц яриа зөвхөн Майны аюулгүй байдлын төлөөх яриа л гэж. Бихний холбооны тэргүүн нь Майныг хулгайлах эсвэл ойрын хүнийг нь хулгайлах гэсэн санаа нь мэдээж түүний шин санаа мэдлэгийг нь олж авч ашиглах. Тэгээд хамгийн муудаа гэхэд язгууртанд зарч магадгүй. Тийм болохоор Майны аюулгүй байдалд бүгд анхаарч мэдээлэл цуглуулахар боллоо. Бенног явсны дараа түүний оронд өмнө нь Майныг ногоон үстэй зэвүүн залуугаас хамгаалах гэж оролдсон Дамуэл ирж өөрнийг яриа эхэлдэг. Цэнхэр үст тэр ногоон үстэй зэвүүн залууг цаацлуулсан талаар хэлж Майныг шоконд оруулчихна. Харин ээлдэг залуу Дамуэл ахлагч хоёр Майны өмсгөлийн төлбөрийг төлжээ. Дамуэл 1 жилийн турш манай хүнийг хамгаалах даалгавар авсан байна. Майныг хамгийн өндөр түвшний гэсэн язгууртнууд сонирхож эхэлсэн учраас илүү их болгоомжлох шаардлагатай болжээ. Бас цаацлуулсан ногоон үстийн гэр бүл Майнаас өшөөгөө авах гэж оролдох байх гинэ. Манай хүн зүгээр мөрөөрөө явж байгаад дайснуудтай болчиход байгаа юм да. Цэнхэр үст Майныг насанд хүрэхээр нь язгууртны эхнэр болох санал тавих гэж байжээ. Гэтэл одоо нөхцөл байдал хүнд болчихсон болохоор гэрлэлт хүлээлгүйгээр эртгэн язгууртны өргөмөл охин болох хэрэгтэй гэж авчина. Тэгээд яг ахлагчтай ярьж ирснараа Майныг түүний өргөмөл охин болгоод хамгаалж болно гэж шүү. Маш сайн хүн гэдгийг нь цэнхэр үст өөрөө батлна гинэ. Манай Майн юугээл ийм зүйлийг зөвшөөрч явах лээ. Шууд л чадахгүй гэдгийг хэллээ. Бүр өөрийгөө хянах чадвараа алдаж шидийн хүч нь гараад ирдیں۔ Гэхдээ цэнхэр үст маань шидийн чулуугаараа хурдан аргалаад Майныг зогсоолоо. Тэгээд манай хоёр нууц баазтаа ирэх нь тодорхой. Цэнхэр үст Майныг чи чинь яач авэ гэсэн чинь тэр эрхэлсэн царай гаргаад байгааг нь л арчих. Тэгээд бүх юм таны л буруу штий. Зүгээр ээжсэн хүнд өмнөх дурсамжийг нь уудалж сануулад сэтгэл өөмүүлээд хайцсан. Тэрнээс ч юм болоод энэ гэр бүлийн алдхаас үхтлээ айж гин. Тийм байтал бас юун язгууртны охин энтервэ гинэ. Майн ярьж байхдаа бас л хяналтаа алдах гээдсэн болохоор цэнхэр үст маань тайвшруулах гээд тэрвэрээд авлаа. Тэгээд Майнд чиний шидийн хүч хэр их гэдгийг мэдхүү. Энэ улсын төлөө ажиллахаар тийм их сэтгэл хөдлөлөө барихгүй бол эргэн тойронд чинь аюул болно штэ.
Ийм байвал хажууд байгаа гэр бүлтэйч чи өөрөө гай олно гэж хэлдэг. Майн гэр бүлээсээ огтхонч салахыг хүссэнгүй. Гэсэн ч цэнхэрүүст манай хүнд язгууртны актемд хүүхдүүд 10 наснаасаа ордог. Тийм болохоор 10 хүртлээл гэрээхэндээгээ байгаад ав гинэ. Тэгсэн чинь Майн баярлаад идэг шүү. Үгүй л гэдээсэн мөртлөө дотроо бол тавилантайгаа эвлэрчихсэн байжээ. Хэрв энэ хിവэрэ язгууртны гэр бүлийн нэг хэсэг болж чадахгүй 10 нас хүрчих юм бол ийм их шидийн хүчтэй хүнийг аюултай гэж үзээд шууд цаазаар авчиж магадгүй гин. За нөгөө мө бихний холбооныхон ч Майныг хайгаад бүр сүйд олж шүү. Олдохгүй л байна уу гэд хүмүүсээ загнаал байгаа л та. Майныг хамгаалахаар ирсэн Дамуэл дагалдангуудтай танилцлаа. Делия Дамуэлийг дээд төвшний язгууртан бол наалах гэжсэн нь доод төвшних гингүүт нь болчихно. Язгууртны нийгэмд зиндархал их байдаг нь Майны санааг зовоож эхэлж байлаа. Гэхдээ л хинэггүй гартөө хамгаалагчтай болсон болохоор одоо ном унших нь гээл өмнөхөө марцчих юм чинь. Делия манай хүнийг хамгаалагчтай болсон талаар өвгөнд хэлэх гэж ирсэн ч тэр байсангүй. Харин Майн өргөлийн ёслолд оролцохоор явахдаа өвгөнтэй таарна. Өргөлийн ёслол гэдэг нь сүмийн хамгийн чухал ажил гинэ. Шидэт хэрэгсэл болох ариун хундгуудыг хэрэг шидээр дүүргэхээс шалтгаалж тэр нь ургацын хэмжээг шийддэг гин. Шидийн хүч ойролцоо хүмүүс л хамт энэ зан үйлээ хийж чадах болохоор цэнхэр үст Майнтай хамт шидээ өглөө. Тэгсэн гинэд өвгөнгөө орж ирснээ өөрийнхөө тэрж яваа баахан ундгуудыг Майнд өгснөө энийг дүүргээд гэж авчина. Цэнхэр үстийн өвгөнд ордын бэж арай миний өгсөн ажлыг хийхгүй юм биш үсттэй. Энийг газрын эзэн даалгасан шүү гэхээр нь манай хүн өгдөгөө л зөвшөрлөө. Гэхдээ цэнхэр үст газрын эзний тушаал биш гэж гадарлаад Майныг чимээгүйхэн харцнаж байгаарэ гин. Өргөлийн ёслол дуусаж хавар олох төгчий. Дулаарчсан болохоор Майны сүмээс гарч явах ажил ихснэ. Энэ нь Дамуэлд хүндхэн байлаа. Учир нь язгууртан болохоор энгийн хүмүүсийн амьдардаг газрын үнэрт тасах хэрэгтэй байгаа. Майны захиалсан металл хэвнүүд бэлэн болжээ. Манай хүнч нухацтай царайлал шалгаж үзлээ. Тэгснээ хит их баярлаж хөөрснө унаад өгдөм да. Ийм зүйл харж тасаагүй Дамуэл Майныг сайн харсангүй гэж арай цаазлуулах юм биш үсттэй гэж хүртэл бодно. Гадаа цас хайлж байла. Майн хөөрхөн царай гаргаж агаад цэнхэр үстээс дулаарч байгаа юм чинь би юу н харьчхуудаа гэтэл нөв шүү гинэ. Тэгээд үргэлжлэлийг нууц баазад. Майныг хайгаад исэн бихний холбооны тэргүүн нас орчихжээ. Хороосон хүн нь магадгүй анх Майныг хулгайлуулах гэсэн язгууртан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Ингээд цэнхэр үст Майныг сүмээс гаргах аюултай хിവэрэ байгаа учраас ээж аав хоёрыг нь дуудлаа. 10 нас хүрэхээр нь язгууртанд өргүүлэх талаар шууд хэлчихтий. Цаазлуулах эсвэл язгууртан болох хоёрын нэгийг сонгохоос өөр аргагүй. Өргөж авах хүнийг нь айл хэдийн сонгоцсон гэдгийг хэллээ. Ээж нь цэнхэр үстэд анх найдаж байснараа л итгэхээр шийднэ. Түүлийн сүмд Майныг эргэх үртээ гэртээ хараад ээжтэй цэнхэр үстийн талаар ярьдаг байжээ. Тиймээс охиныхон төлөө сэтгэл гаргаж байгааг мэдж байлаа. Энэ мэт зүйлсийг туулж байгаач Майн хийхийг хүссэн бүх ажлаа үргэлжлүүлсээр байдаг. Одоо тэр хэвлэлийн төхөөрөмжтэй болохыг хүснэ. Дамуэл дан ганц хамгаалагчийн ажил хийж байсангүй. Цэнхэр үстийн тушаалаар Майныг ажиглаж мэдээлэл өгч байлаа. Дамуэл Майныг ойроос харахад онцгой зүйлс хэтэрхий их учраас ялцчгүй л язгууртны дэргэд хамгаалуулах хэрэгтэй хүүхэд байна гэж дүгнжээ. Зөвүүн ногоон үстийн балгаас олж Дамуэлийн албан тушаал буурч сүй тавьсан байсан нь хүртэл цуцлагдсан гин. Гэсэн ч цэнхэр үст түүнийг ч бас буруутай шүү гэж сануулдаг. Учир нь эрх мэдэл нь хүрээгүй тохиолдолд яаралтай асуудал гэж үзээд дээд албан тушаалтнаа дуудаж болох байсан гин. Тийм учраас өнгөрсөнд гоншгоноод байлгүй хамгаалах хүнийг л сайн хамгаал гэж тушаалаа. Сүмээс Майнд бас нэг ажил даалгажээ. 10 хоног ийш тийш явах ажилд хамт явах хүн нэмэгдсэн гэтэл огт харж байгаагүй цэнхэр нөмөрхтөн орж ирэх нь тэр. Энэ панк үстэй залуу учир зүггүй л Майныг өдөж шоглох гэдэг шүү. Нэрийг нь Жилвестер гин. Тэгсэн цэнхэр ус түртэл Майн бие султай шүү. Хамаагүй тохуурхад ивэл өгчгөн гэж энэ тэр. Панк залуу манай хүний үсний хатгуурыг сонирхсноо шууд татаж аваад энэ юу вэ гэж асууна. Игснэ Майныг хүрхэргүй өндөр дөрөөд байхаар манай хүний уур нь хурцлгүй яах вэ? Сандарсан цэнхэр ус дахлагч хоёр Майныг тавьшруулаад панк залууг номлогчиг байгаач гэж зэмлэнэ. Ахлагч панк залууд Майнаар биш Дамуэлээр тоглоо. Би сайдаштай гэж хивэнсэн бол цэнхэр ус тарин Майнд энэ хачин залуу үргэлжил хүн болгонтэй иймэрхүү харьцдаг болохоор битгий тоо гэж зэглээ. Панк нөхөр Дамуэл руу харснаа тоглох уу гэж авсан. Ажилдаа гарах болоход Майн Дамуэлд тэр хачин хүнээс хоол ялгарэ гэж гуйлаа.
Дамуйлч гэсэн өөрөө хол яахыг хүсэж байгаа л да. Энэ хэд зорьсон газараа ирээд шидийн унаанасаа бууж итэл панк залуу агаар дээр хít өсөрч бууж ирснээ зогсолтоо авч хүмүүсийн анхаарлыг татаад бүр кино. Тэгснээл цирк жайтай өсөрч хараагаал үзүүлбэр үзүүлээд идэв. Жинхэнэ ажил эхлэх үед Майн өөрөөсөө том хундганд залбирч шидээ шингэлээ. Гэхдээ манай хүн зааврын даваал хийж байгаа болохоос биш яг юу хийж байгаагаа ч мэдхэн малгав. Орой болоход цэнхэр үст нэг тослохдоо хоолны ширээнд Майн панк хоёрыг салгаж суулгарай гэж нууцаар захилаа. Гэтэл ямар нэмрээ хөвдөө. Бүр урд урдаасаа хараад суусан байх чинь панк залуу өөрийнхөө хоолыг хараад Майны хоолыг харснаа чинийх яагаад өөр байгаа гэж авсан. Майн тусдаа тоочтой л доо. Тэгээд Майн хоолноосоо амссан чинь хүүе яагаад идчихэж байгаа юм бэ гэд юм да. Майн гайхтал цэнхэр үст панк чиний хоолыг идмээр байгаамаа гэдیں۔ Бараг орчуулагч нь хийгээд байгаа юм шүү. Майны хоолыг бүр бүтнээр нь авах гэдэг шүү. Тэгэхээр нь Майн та арай ядуу харцаардын хоолыг бүгдийг нь булаах гээгүй үсттэй гээд талыг нь өглөө. Хоолоо идэж дууссан Майныг явах гэтэл нөгөө панк ч хоёулаа тоогоочос өлөх үү гэж авдیں۔ Тэр тоогооч нар удахгүй нэгдэх хоолны газарт ажиллах болохоор тентхийн хоолыг байнга авч идэрэй гэсэн чинь заал гэж байна. Хоолны дараа ахлагч Дамуйл хоёр элдний үзүүлбэр үзүүллээ. Тэгсэн одоо бүр Майнтай зэрэгцээ цуцсан нөгөө панк ч хөөх гайхалтай үсттэй магтаач гэж байна. Майн төвчээд хэлснээр нь үзүүлбэрийг магттал сэтгэлээсээ магтахгүй юм штэ дахиад магт гэж авж байна. Манай Майны төвчээр игч нэг шалгаж байна да. Манай хэд өдөрт 5 газарт очиж залбирсаар явна. Уг нь бүх очих газартаа нисэж очиод исэн ч одоо очих гүнгийн харш руу газраар явхаар боллоо. Тэгээд цөөх тэрэгэн цуутал цэнхэр үст Майнд нүрээ нуу гэд нэг хар нөмрөг өгч байна. Гэрэлах гүн гэдэг хүн нь Майныг их сонирхоод байгаа юм байна. Өмнөх ёслолын үеэр Майныг л асуугаад исэн гинэ. Сэвтээ. Тэгээд бүр өвгөнтэй холбоотой байдаг хүн гэж шүү. Манай хитийг яваад ортол гэрэлах гүн хоноод яваач гэдیں۔ Цэнхэр үст харин өөр газар хоноглох төлөвлөгөөтэй байгаагаа хэлээд хурдхан буцлаа. Майн хоол замд явсаар нилээд ядарна. Гэхдээ цэнхэр үст Майнд зориулаад нөгөө шингэнээ бэлдсэн учраас аргалж байлаа. Нэг өглөө манай хүнийг дөнгөж сэрмэгц бүгд цугалчихсан дуудхан тэр. Бүгд шидэт хэрэгсэл хатгаад ярилцаж байлаа. Тэгсэн өнгөрсөн шөнө эднэрийн хонсон газар руу сэжигтэй этгээдүүд нэвтэрсэн гинэ. Зорилго нь Майныг хулгайлах байсан байж магадгүй. Гэхдээ Майныг үйлчлэгчийн өрөөнд унтаж байсныг таамаглаагүй учраас олж чадаагүй бололтой. Сэжигтэй хоёр хүний нэгийг нь эхэлж ураад дараа нь нөгөө хүнийг нь хөөжээ. Гэтэл тэр хүн араас нь хөөж байхад гинэт морьтойгоо дэлбэрсэн гэвэл яах вэ? Харин нөгөө баригдсан хүн нь амиа оролцсон гин. Тэгээд энийг түрүүний гэрэлах гүнгийн хийсэн ажил гэж таамаглаж байгаа юм. Майн болохоор одоо байгаа харшин эзэн Лайсганг гүнгийн хийсэн ажил байх боломжтой юу гэж асуулаа. Тэгсэн энэ газар нь ахлагчийн ээжийнх нь гэр гинэ. Өөртөө хамт яваа хүмүүст гим хүргэн гэж байхгүй л гэж байна. Энэ явдлаас болоод Майны хоолоогоор хоолж таахгүй болчихно. Яг энэ өдрийнх нь орой манай хэд рүү дахиад гинтийн байдлаар дайрлаа. Дайрч байгаа хүмүүсийнхэн дунд язгууртан байгаа нь тодорхой байгааг Дамуйл хэлдэг. Майн Франк Росина хоёртоо санаа зовоод удирдлага алдах хэмжээнд хүрчинэ. Гэхдээ цэнхэр үст ойрхон байсан учраас Майныг зөв чиглүүлж байлаа. Майн бүх чадлаараа туслахуудынхаа байгаа газрыг шидийн бамбайгаараа хамгаална. Панк ахлагч гэд шидийн хүчтэй хүмүүс ч сайн хамгаалалт үүсгэж байлаа. Майн бүх хүчээ шавхад удалгүй унаад өгдөө. Тэгээд оройс эрэхт нь хажууд нь аль хэдийн Росина ирчихсэн байна. Ашгүй бүх юм зөвөр өнгөрчээ. Майныг дахиад нэг сэрэхэд энэ удаад цэнхэр үст хажууд нь байлаа. Дайралтын хэрэгтнийг бас л олж чадаагүй гэн. Цэнхэр үст Майныг шидийн хүчээ захирч сур гэж хэдэн мянган удаа л хэлж байгаа. Энэ удаад шидийн хэрэгсэл ашиглаагүй гэж таарсан бол Майныг бараг үхэхээр байлаа гиндэ. Бүр биеийн тесэрч үхнэ гэж идэг шүү. Дайрсан хүмүүсийн ихэнх нь эндхийн хүмүүс биш байсан гинэ. Гэрэлах гүнгийн эзэмшлийн газар нь болохоор гадны бүстэй залгаа байдаг учраас ер нь л нотой байгаа юм байна. Төрөүний дайралтад ашигласан шидийг нь харанхуй бурхны хориг гэдэг. Энийг хийхийн тулд их хэмжээний шидийн хүч хэрэгтэй байд юм байна. Тэгэхээр тэдний дунд эсвэл арын захиалагч нь гарцаагүй язгууртан байж таарах нь. Дайралтын үеэр ойдч бас шид ашиглаж байсан хүч мэдрэгдэжээ. Манай хүн арай гэж нэг юм сүм дуцаж ирлээ. Фран Гелия хоёр өөрсдийг нь нэг тавьж хамгийн түрүүнд хамгаалсанд баярлалаа хэлдэг. Өөр зинхэр нөмөрхтөн байсан бол эренбээр нь хамгийн сүүлдэл саарл хувцснуудыг санах байсан. Цэнхэр үст Майныг дуудахаар нь очтол дахиад нөгөө панк ч өрөөнд нь хөвтчихэд юм да. Асрамжийн газар үйлдвэр энтер гээд эндхийн өөрчлөгдсөн газруудтай танилцсан гинэ.
Цэнхэр үст ч гэсэн Майны ажилд огт оролцож байгаагүй болохоор анх удаа харахаар хамт явлаа. Энэ хоёр асрамжийн газрын хүүхдүүдийг хараад гайхна. Өмнөх шиг замбраагүй байхаа болж маш цэвэрхэн болчихсон байна гэж төсөөлөөгүй байх л та. Тэгээд Вилмаг танилцууллаа. Тэр Майны зурагт номын зураачаас гадна асрамжийн газрын бага насны хүүхдүүдэд санаа тавьдаг. Манай хүн хүүхдүүдэд юм сурахад амархан байхаар тоглоомон картууд хийсэн дээ. Тэрийгээ цэнхэр үстэд огт хэлээгүй байхгүй юу? Тэгсэн чинь өөрт нь бүх юмаа хэлээгүй байна гэд хардаад байгаа. Панк залуу номноос илүү карт ч нууг нь илүү их зарагдахаар ашигтай бараа болох юм шүү. Яагаад заавал ном юм бэ гэж асуудیں۔ Манай Майн харин би номонд л дуртай л даа гэж хариулна штэ. Тэгсэн чинь дураараа дөрвж байгаа мууч гэж ах шиг. Майн хариуд нь таны хэлэхэр үг биш юм шүү гинэ. Цэнхэр үст бүр таарсан хоёр нийлчлээ л гэж бодож байна. Дараа нь Бен олууц хоёрыг танилцууллаа. Гэтэл нөгөө панк залуу чинь шууд Бенног ярилцъягээ давуулаад өвчтیں۔ Энэ хооронд цэнхэр үст металл хэвнүүдийг ашиглан яаж хэвлэж байгааг харлаа. Энэ хийж байгаа л гэхэд хангалттай ачин байхад ч Майн бүр удахгүй хэвлэлтийн машин хийчүүл энийгээ гараар хийхээ болно гэж авдیں۔ Цэнхэр үст Майныг эндээс гараад яриатэй шүү л гэж байна. Манай хүн Фран уг нь мэдээлэл өгч байсан баймаар л юм да гэж гайхна. Панк залуу Бенод байж боломгүй санал тавьсан гэж шүү. Гэхдээ л Бено айгаад байгаа гинэ. Юу гэдгийг нь одоогоор хэлсэнгүй. Люцкийл хоёр ойд яаж ажиллахыг панкд харуулахаар явлаа. Тэгсэн хамт яваад ирэхдээ манай хоёр панк нөхрийн фэнүүд олоод ирсэн байт юм да. Амтан агнаад ирсэн юм л та. Ёстой гайхалтай мундаг байсан л хэдийдээ. Агнсан олцоо асрамжийн газрын хүүхдүүдэд өглөө. Орой панк залуу Майнд ойр тийм гоё зугаатай байсангүй гэд бэлэг өгч байна. Энэ зүйлд нь аюулд орсон үедээ хэрэг болох сахиус гинэ. Тэгээд айгүй өөрхөн өөрөө зүүж өгдөө. Яасан ч биеэсээ салгаж болохгүй шүү. Аюулд орохороо харж улуун дээр нь цус тусаагаарай. Тэгвэл би чамайг заавал аварна гинэ. Цэнхэр үст Майнд яриатай шүү гэж сануулсан да. Ингээд яриа эхэллээ. Майны бүтээх гээд байгаа хэвлэлийн машин бэлэн болчвол өдийг хүртэл ном хийх гэж маш их цаг хугацаа хөдөлмөр зарцуулж исэн хүмүүс ажилгүй болно. Тэгвэл түүх өөрчлөгдөх нь тодорхой. Мэдээж Майны амьдарч исэн ертөнцид ер нь бол бидний мэдэх өнгөрсөн үед энэ зүйл болж исэн штэ. Ард иргэд дарангуйлагчдын эсрэг босож хэн дуртай нь үнэн худал нь хамаагүй өөрсөддөө ашигтай мэдээлэл тараах боломжтой болж энийг нь далимдуулаад удирдахч болсон хүмүүс ч бий. Юуг яаж өөрчилж хэн хэрхэн ашиглахыг хэн ч мэдэх аргагүй. Энэ нь цэнхэр үстийн толгойг өвтгөжээ. Гэхдээ Майн өөрийнхөө ертөнцтэй харьцуулж ирээдүйг таамаглах боломжгүй гэлдэг. Яагад гэвэл энд шийтгэж бий. Тиймээс язгууртнууд хизээж устж байхгүй болохгүй. Гэсэн ч асуудал нь Майны уйлал бүр л язгууртнуудын дургуг хүрэхээр байгаа даа юм л да. Тийм болохоор язгууртны охин болох хүртлээр энэ хэвлэлдээ нууцлж ном хэвлэхгүй бай гэж захилаа. Майныг өргөж явах баатруудын ахлагч дээд түвшний язгууртан учраас Майныг тэр үед олон тооны ном үйлдвэрлэсэн ч амархан оролдох хүн гарч ирэхгүй гэн. Майнд 10 нас хүрэхэд 2 жил дутуу байгаа учраас дуртай ажиллаа хийхгүй нэгэд сэтгэлээр ундээ. Тэгсэн цэнхэр үст яг одоо ч үргүүлж болно штэ гинэ. Гэвч хичнээн хайртай дуртай байлаа гэд номоор гэр бүлээ яаж солих вүлээ. Тэгээд Майн цаашдаа язгууртан болтлоо одоо хийж байгаа шиг хүүхдийн номоо л цөөхнөр хийж байхаар боллоо. Нээрэн панк залууг яаж ч дураараа ашигласан цэнхэр үст юм хэлэхгүй байсан да. Тэгээд Майн дотны юм байна даа гэж бодоод ямар холбоотойг нь асуудал нууцтаад хэлдэггүй. Өвөлж эхлэегүй хахад сүмд ирсэн Майн ашгүйнийг гэртээ ярихаар боллоо. Дэлия гэртээ ярих гэд баярлаад байгаа Майныг хараад гэр бүл гэдэг тийм гоё үед юм уу гэж асуудیں۔ Майн гэртээ харсан ч түүнийг өдөр бүр дамуйл очиж авах нь хэвээрээ. Майны ээж бараг л хизээ мөдгөө төрөгтөгчээ. Майныг л хүлээж исэн юм шиг маргааш нь төрөх гээд өвдөж эхэлдیں۔ Энэ ертөнцид эмнэлэг гээд байх юмгүй болохоор гэртээ л төрчтэй мэн. Майн цэнхэр үстийн хэлснэр дүүтэй болсноо сүмээс нууцалж байгаа. Тийм болохоор манай хүний дамжуулж байгаа мэдээг Дэлиагаас нууцалж байлаа. Гисэн ч тэгээд нөгөөх нь сонсчгүй л хайчхав дээ те. Ээж нь 9 минут төржээ. Майн аав хоёртой нь яг адилхан цэнхэр үстэй хүү байлаа. Аав нь дүүд нь Камил гэдэг нэр өгдөө. Дэлия өвгөнд сонссон юмаа хэлэх гээд ирсэн бас л байдгүй. Өвгөний хажууд байдаг энэ туслах өмнө нь хөгжим тоглодог Росинатай хамт нэг эзэнтэй байсан юм байна. Язгуурт нь урлаг тайртай учраас өдөр бүр Росина хөгжим тоглож, энэ туслагын эмэгтэй аянд нь бүжиглэж, Вилма харин зургийг нь зурж суудаг байжээ. Тэгээд Дэлиагаас найзууд нь ямар шүү байгааг асуудیں۔ Урдын хшгээл Росина хөгжим тоглож, Вилма зурж байгааг сонсоод хатаарах чи шүү. Дараа нь Дэлиад сайхан мэдээтэй шүү.
удахгүй хүүхдэд дуртай язгууртан ирэх гэж байгаа гэж хэлдэг. Делия тэр язгууртанд нь таалагдж сүмээс явчих юмсан гэж бодлоо. Гэсэн ч энийг хэлсэн өвгөний туслах нь Делияг явсны дараа гэхдээ зүгээр нэг хүүхэд биш, идэгдэж байгаа хүүхэд хайж байгаа л да гэдэм да. Энэ ертөнцид хүүхэд төрүүлж өсгөх нь үнэхээр хэцүү юм байна. Майн түүлийн хоёроос өмнө 2 хүүхэд төрсөн ч нас орчихсон. Энэ хоёрын дараа бас нэг хүүхэд төрөөд бас л өнгөрсөн гиндэ. Цэнхэр үстийн тамаг яг тарлаа. Гэрэлах гүн гэдэг хүн Майныг хулгайлж чадсангүйгээд хамсаад нууцтайгаа ярилцаад сууж шүү. Майныг ашиглаад цэнхэр үстийг ч бас зовоох санаатай байгаа юм байна. Тэгсэн энд байгаа нэг эмэгтэй ногоон үстэйгооз цаацлуулсан ногоон үстийн ээж юм байна. Сүмийн өвгөн шиг бас нэг заван царайтай өвгөн та нар тэр охиныг барихаараа надад зараарай гэж авчина. Эднэртэй сүмийн өвгөн ч бас холбоотой гэдэг. Энэ үед манай Майн саяхан төрсөн дүүгээл ярьсаар явна. Үнэхээр өхөртөм, үнэхээр жаахан уйлахаараа улайгаал гэд уулдсан хүн болгондоо л яриад байгаа юм чинь. Тэгсэн Бэна бүр залхацсан. За болондоо хүүхдээрээ бахархдаг хүн Отто байхад л хангалттай байхт чинь гинэ. Дүүн ч бас төрсөн юм байна. Отто тэр хоёр охиноо Ренат гэж нэрлэжээ. Майн Бэнагаас та тэгээд баярлахгүй байгаа мó гэтэл Отто миний өмнөөс хүртэл баярлаад арай л аимшиг тань гинэ. Дараа нь Майн олон тооны хэвлэлтийн асуудал нэг хэсэгтээ боломжгүй болсныг Бэнод хэллээ. Гэхдээ манай хүн нэг юм нь боломжгүй болоход яавч зүгээр суугаад өмнөхөө давтаж хийх хүн биш шүү дээ. Шинээр гаргах зурагт номоо өнгөт болгоно гинэ. Хэвлэлийн машин хийхгүй ч одоогийн хавтангаар хэвлэж байгаагаа бага зэрэг сайжруулна гэдэг. Өхөөрдөмдүүдэд зориулж хийх болохоор яаралтай эхлэнэ гэж шүү. Майнд сүмд ирээд хитрхи их хөөрсөндөө дүүтэй болсноо Делияг байхад хэлчихд юм да. Баахан сүр олгож нууцлаад байсны хэрэгч гарсангүй л дээ. Манай хүн дахиад дүүгээ яриад байжитал Вилма нялх хүүхэд твэрсээр ороод ирдیں۔ Ээж нь хүүхдээ өсгөхгүйгээд сүмд үлээгээд явчихжээ. Нялх хүүхдийг уйлахад бүгдээрээ яахаа мэдгүй сандралдаад хараад л идэв. Тэгсэн Делия л ганцаараа хүүхдийг хуурайлах хэрэгтэй байна гэж хэлнэ. Майн хүүхдийн талаар цэнхэр үстэд хэлээд яах вэ гэтэл ууганч хасрах хүн хөлсөлж болно л доо. Гэхдээ асрамжийн газарт ирэхийг хүсэх сайхан сэтгэлтэй хүнч олдохгүй л байх та гин. Ингээд нялх хүүхэд харах туршлагатай хүн байхгүй байсан ч өөртөө харгалахаас өөр аргагүй болвоо. Ядчихад манай Майн чинь асрамжийн газрын захирал гэж байгаа шүү дээ. Хүүхдэд бүгд анхаарал тавьж байх ёстой шүү гэхэд Делия ганцаараа яахлаараа энэ хүүхдийг харах ёстой юм бэ гэдیں۔ Майн харин Делияг хүүхдээс олж завгүй болоод сатаарчвал нууц амраг энтер гэж галзуурхаа болох гэж удаад дүүчин л гэсэн үг штэ. Гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Хоёулаа ер нь хинэн сайн ихч болохооныг үзчихүү гэдیں۔ Делия ч өрхөнд нь орчлоо. Тэгээд хүүхдийг Делиятай төстэй байхаар Дирк гэж нэрлэлээ. Делия хүүхдийг уйлахад сайнууд Дирк. Одооноос би чиний ихч болно гэтэл яагаад ч юм хүүхэд уйлахаа уйлаад инээж эхэлдэг. Тэгсэн Майныг харахаар дүүн уйлаад идэг болохоор манай хүн гонсойчноо. Зөв зүгээр ээж байгаад л Майныг ойртоор л уйлчаад идэв. Бихний холбооны шин тэргүүн болсон хүн Бэно Майн хоёр дээр ирлээ. Тэгсэн тэр хүн би бихихээс өөрийг мэдгүй. Тэргүүн байхад тохиромжгүй болохоор та олчих гэд Бэнод хэлчихдэм да. Бихний холбооны тэргүүн болвол саяхны хүртэл язгууртнуудын даалгасан бохир ажлыг хийжсэн өмнөх тэргүүний холбоотнуудтай харилцах шаардлагатай байхгүй юу? Бэно чадахгүйгээд байхад л Майн зөвшөөрөх гээд идэв. Өнгөтэй би хийхэд туславал саналыг нь зөвшөөрөе гэсэн чинь энэ тэргүүн болсон хүний охин нь би угаасаа яг туслахаар ирсэн гэж идэг шүү. Майн яг өрөөс нь дугуйгаа олчлоо. Энэ хоёр бүр яриандаа халаад бараг шууд үйлдвэрлэлөө очих гээд байхаар нь эмэгтэй аав Бэно хоёр зогсоочдیں۔ Гэрээ энтер гээд олон ажил байгаа штэ. Бэно л үцэд эднэрийг сайн ажиглаарай. Ганцыг нь яа гэж яхад дахиад нэг Майн нэмэгдчихлээ шүү гинэ. Ингээд өнгөтэй бих гарган авахаар туршиж эхэллээ. Энэ хооронд өвгөнгөө Майныг дүүтэй болсныг мэдэж авна. Делия уг нь шагнал горьцсон ч өвгөн юу ч өгөхгүй гаргачдیں۔ Дараа нь харин нэг асуудал гарсан нь Дирк халуурч биеэр нь тууралт гарчихна дэрээ. Гэхдээ Яманы сүү өгсөний дараа зүгээр болчихно. Тэгсэн ч уйлахаараа л халуураад тууралт нь гарч ирээд дараа нь сүү өхөр бас л зүгээр болж байлаа. Майн хүүхдийн биеийн халууныг мэдрэх гээд хүртэл өөрийнх нь шидийн халуунтай яг ижилхэн юм шиг санагдана. Тэгээд лүцийг дуудаад нөгөө улаан жимсийг захилаа. Майн өмнө нь 5 гих жимсэнд хүртэл шидэн шингээд тромбе болоод хуурсан да. Тэгээд халууныг нь жимсэнд шингэнгээ зөв бодсон эсгээ шалгах гэж байгаа. Майн цэнхэр үстэд хүүхдийг өөртөө адилхан байгааг хэллээ. Тэгсэн цэнхэр үст
Нөхцөл байдлаас нь харуул шидийн хүч нь их вэж магадгүй. Яаралтай язгууртантай гэрээ хийх хэрэгтэй гэдээ. Энэ нь өнчиг хүүхдэд бол боол болохоос ямар ч ялгаагүй аюултай байлаа. Дээрээс нь охин биш болохоор гайгүй сайн хүн олох хэцүү гин. Тэгээд хүүхдийн шидийн хүчийг нь шалгаж үзээд дунд зэргийн язгууртны хэмжээний хэм байна гэж хэлдэг. Бас тэгж их санаа зовоод байгаа бол язгууртны охин болсныхоо дараа чи өөрөө гэрээнд нь оролцох боломжтой гинэ. Тэр болтол хүүхдийг шидтэй гэдгийг хиндэж мэдэгдэж болохгүй. Ялангуяа өвгөн мэдчвэл хүүхдийг өөрөө зарчин шүү гэдэг. Өнгөтэй би хийхээр олон төрлийн өнгө гаргаж авсан ч ямар цаас ашиглахаас шалтгаалаад өнгө нь тод бүдэг гарч байлаа. Бас будгуудыг давхарлаж холих гэхэд хар өнгөл гарч ирээд идэв. Манай хүн энийгээ гэртээ ирээд яртал ээж нь тогтворжуулагч ашиглаад үз гэж зөвлөж байна. Давуу бодоход өнгийг нь өөрчлөхгүй тулд тогтворжуулагч ашигладаг гин. Майны ээж оюутлоос гадна даавууны будгийн үйлдвэрт ч ажиллаж байсан нь аз боллоо. Ийм асуудал гараад ээж нь ингэж тусалсан гэд Майн Росинагаар хичээлээ заалгаж байхдаа ярьсан баггүй юу? Тэгсэн Росинач бас Вилмаг зураг зурхтаа тогтворжуулагч ашигладаг гэд Майныг хинээч санаанд орохгүй олон зүйл мэддэгч энгийн ямиг мэддэггүй ахны гэж шаалдیں۔ Делия Диркэд их тасаж байлаа. Өөрийнх нь ээлж дуусаад Вилма хүүхдийг аваад гарсан чинь араас нь санаа зовоод хараалаа ончин. Тэгээд Майнаас Дирк хасрамжийн газрын байранд байхдаа ер нь олон хүүхдийн тунд сайн байж чадж байгаа болов энтер гээд шалгаагаад байгаар нь манай хүн санаа зовоод ивэл өөрөө очиод шалгачих уу л гэдэг. Делия хасрамжийн газраас гарч ирснээсээ хойш нэг ч удаа очиж үзээг байгаа. Уг нь өөрчлөгдсөнийг нь мэдж байгаа ч гэсэн тийшээ очихоос айгаад байгаа. Муухай дурсамж нь сэтрээд байгаа болохоор штэ. Майн Дамуэлаар туслуулахар шийдлээ. Тэгээд Делиягаас өөр туслах байхгүй байхад заавал асрамжийн газар руу очихыг хүснэ. Нэг дагалдагч эзнийхээ урд заавал замчлах ёстой учраас Дамуэл Делияг явахгүй юм уу гэж шортоод хүчээр үүдэнд нь аваад ирлээ. Тэгээд явах гэхээр нь эзнэрээ үүд нийлэх гээд ам уу Майн хаалгыг нээгээд өг гэдیں۔ Делия яах чаргагүй нүдэн анаад хаалгыг нийлээ. Ямартай жаах удаа өөр болсон асрамжийн газрын байрыг нүдэрээ харж авна. Майн Делияг баг багаар муухай дурсамжаа мартаасай гэж хүсчээ. За тэгсэн нөгөө Делия ч яаж яваад ч юм нэг саарл хувцснаас Диркийг язгууртанд өргүүлнэ гэд сонсчихсон. Бөө юм болно. Цэнхэр үстийн нэг туслах нь манай хідэд дамжуулахаар мэдээг хүргүүлэхдээ мэдэгдсэн бололтой. Тэгээд Майнаас чамайг гэр бүлээс чинь салгадаг. Одоо Дирк бит хоёрыг салгах гэж байна. Цэнхэр үст гэр бүлүүдийг салгах дуртай мүү гэж уурлаад асуудیں۔ Тэгэхээр нь Майн өөрөө цэнхэр үстээс гуйснаа хэлчихнэ. Гэхдээ Делиад шидийн талаар хэлж болохгүй. Тэгээд сүмд ийм ялах хүүхэд харах нь ачаалалтай байна. Өргүүлэх нь хүүхдэд ч гэсэн хэрэгтэй гэд хэлчихдэг. Энэ нь мэдээж хүүхдийн төлөө маш их сэтгэл гаргасан Делиад утгагүй санагдсан штэ. Гэхдээ угаасаа Майн өөрөө язгууртан болох хүртлээр хүүхдийг сүмд байлгахаар шийдсэн дээ. Тэгээд манай хэд Делиад өргөж авах хүн хайсан ч олдоогүй. Хасрамжийн газар үлдэхэр болсон гэж хэлээд аргалчлаа. Делия хүүхдийг хэдийнэ дүүгээ гэж үзээд анх удаа гэр бүлтэй болсон болохоор салахыг огт хүссэнгөө. Манай хэд тогтворжуулагч ашигласан чинь өөр өнгөнүүдийг давхарлахад өнгөө алдсангөө. Ажлаа бүтээчээд явж итэл нь хотын орж гарах хаалганы ойролцоо улаан дохио харагдлаа. Дамуэл Майныг маш хурдан гэртнээ хүргэж өгөөд юу болсныг шалгахаар явлаа. Төрөүний дохио аавынх нь ажилдаа ойрхон үзэгдсэн болохоор манай Майн аавдаа санаа зовж үйсэн ч ашгүй юу ч болоогүй дээ. Хот руу нэвтрэх дүрм журам өөрчлөгдсөн байхад гадны язгууртан тэрийг нь тоохгүй орно гэж уймэн тарьсан гин. Бас бидээ авч явсан нэвтрэх хөрөлх нь хуурамч байсан болохоор ягаад ч оруулах арга байгаагүй юм байна. Тэгээд дийлэхгүй болохоор хурдан баатрын салааг дуудсан байж. Охин нь язгууртнуудын хараанд байгаа учраас аав нь ажлаа сайн хийхийг хичээж байгаа л таа. За нөгөө мөн өвгөн чинь өрөөндөө уурлаад ширээгээ балбаад сууж гин. Ширээнээс нь унсан юмыг цэвэрлэх гэжсэн туслахаа шууд уураа гаргаад цогчдیں۔ Майн дүүдээ зориулж өөрөө тоглоом хийгээд бас тэр тоглоомондоо зориулж Йоханаар хонх хүртэл хилэгжээ. Гэсэн ч Майныг харахаараа дүүн уйлсаар л эдийн. Хот руу нэвтрэх гэж дайрсан язгууртанд урилга өгсөн хүн нь өвгөн байжээ. Тэгээл ууранд хүрээд өгчгээд исэн юм байна л та. Тэгээд Дамуэлд зөвшөөрөл өгөх газрын эзэн одоогор байхгүй учраас ямар ч чин урилга гарч ирэх ёсгүй. Гэхдээ зөвшөөрлийг ч хурамчаар хийчиж магадгүй гэдгийг Майны аавд дамжуулж хэлээрэ гэдیں۔ Тэр явдлаас олж Майн гэртээ 5 хонжээ. Дамуэл аавд нь үг дамжуулчаад Майныг сүм рүү үргэлээ.
Тэгсэн манай хүнийг байхгүй хооронд өвгөн Диркийн талаар мэдэж айл хэдийн язгууртанд зарцсан байт юм да. Уг нь өчигдөр гэхэд л юу ч болоогүй тайван байсан юм байна. Тэгсэн гинэтхэн Делия Дирк хоёр алга болоод ийм явдал болсон гин. Гэхдээ өвгөн байсан ч гэсэн зөвшөөрөл өгөх хүн байхгүй байхад яаж өргүүлчих вэ гэтэл гадны язгууртанд хүүхэд өгөхөд зөвшөөрөл хамаагүй ээж таарлаа. Манай Майн Делия одоо яаж байгаа бол гэд санаа зовтол Франк шууд Делияг хаях хэрэгтэй. Делия өөрөө өвгөнд хүүхдийг авчиж өгсөн гэдэм да. Майн яагаад гэдгийг ойлгосонгүй. Тэгээд Делияг дуудтал ямар ч гуниглж байгаа шинж алга. Цэнхэр үст сүмд ирсэн ялах хүүхдийг язгууртанд өргүүлэх гэж чадаагүй. Хүүхдийг би өсгөж байгаа гэд өөрөө явж чод өвгөнд хэлсэн байдیں۔ Тэгээд бас уйлахаараа халуураад туурал гарчдаг гэд хэлэхэд нь өвгөн дороо ойлгочихгүй яах вэ? Өвгөн маш хурдан өргөж авах хүн олсон гэд Делия бөөн баяр идэв. Тэгэхэр нь Майн чи чин дүүгээсээ яасан ч салахгүй гэр бүл гэдээсэн биз дээ. Гэтэл өвгөн хөөх том болтол өөрийнхөө дэргэд байлгаж иж болно гэж хэлжээ. Делия бүр юу ч мэдгүй толгой нь эргэцэн явж байна. Манай хүний уур нь хүрсэн ч өөрөө юу болоод байгааг ойлгож авах гэж бодоод зүгээр л явуулчлаа. Майн Делияг өөрчлөгдөж байна даа гэж бодож исэн ч үгүй ээж гээд готорно. Гэхдээ л бас түүнд санаа зовсоор байлаа. Франк өвгөнийг Майнаас бултаж зүхтаадаг байснаа болоод одоо уулзах гээд байгаа талаар мэдснээ хэлдэг. Майныг сүмэс гарч ирэхэд Түүлийг бас Лүц ч гэсэн хамт харих гээд ирчихжээ. Майн Дамуйл хоёр хоёулаа л ийм аюултай үед ирж болохгүй штэ гэд үгэлдээ. Тэд харих замдаа Ототой тарлаа. Тэгсэн чинь саяхан өмнө тариад исэн нөгөө язгууртан дахиж ирээд зөвшөөрлөө үзүүлээд орсон гэдэм да. Тэр үед Ото бас аав нь байхгүйж тараад бусад цэргүүд нь зөвшөөрөлтэй юм байна гэд оруулчиж аав нь тэрийг мэдэнгүүтээ шууд Майныг шалгахаар сүм рүү явсан гин. Энийг сонссон Дамуйл маш яралтай баатрын салаанд улаан дохио өглөө. Гэтэл яг энэ үеэр хамгийн ард зогсож исэн Майн Түүлийн хоёрыг хулгайлчихсан тэр. Аав нь яг зурж сүмд очиод буцаад ирж таарна. Тэгээд Майныг аваад гүйсэн хүнийг гүйцэж чадлаа. Тэгсэн нөгөө хүн нь Түүлийг барьцааны хүнээ болох гэж үзэж байна. Хиний ихч гэдгийг мэдэхгүй л анда тий. Майн хяналтаа алддаг дээрээ ирсэн босонгуудаа бохир гараа яг одоо авахгүй бол үхэл рүү ч явуулчин шүү гэж хэлээд Түүлийг өржсэн хүнийг өвтгөлөө. Тэгээд яг гараа тавихт нь аав нь хутгаа шидэж амжснаар Түүлийг бас аврагдана. Аавынх нь эхлээд барьсан байсан хүн чөлөөтэй болонгуудаа шууд дайрах гэж үзсэн ч Дамуйл хамгааллаа. Тэгээд яаралтай сүм рүү явж цэнхэр үстэд хил дуулгах хэрэгтэй байгаа учраас Майны аав эгчийг нь тэрврээд сүм рүү гүйлээ. Майныг болохоор Отод үлдээдий. Манай хүний хөлнөөс цус гарсан байлаа. Тэгэхээр нь Панк залуугийн өгсөн зүйлтийг гаргаж ирээд өөрийнхөө цуснаас тусаачна. Майны аавыг сүмд ирэхээс өмнө Франк улаан дохиог харсан болохоор цэнхэр үстэд хэлэх гэтэл тэр байсангүй. Харин сүмд зочин ирсэн нь мэдээж тэр хотод нэвтэрч чадсан язгууртан гэдэг нь тодорхой байлаа. Тэр Диркийг авахар өвгөний мэдээллийн дагуу иржээ. Аав нь Түүлийг дэлгүүрт Лүцтэй хамт үлдээлээ. Тэгээд Майныг дэврээд бас Гэлийг дагуулад сүм рүү явна. Цэнхэр үст одоо хүртэл ирээгүй л эдийн. Харин Диркийг өргөж авахар ирсэн гих язгуурт нь Майнтай уулзахыг хүссэн гин. Тэгсэн Дамуйл ч бас цэнхэр үст рүү дохио явуулсан ч хариу ирэхгүй байна гэд ороод ирлээ. Тэгээд Майнд цэнхэр үстийн өгчөөсөн шиг бөгж өгсөн ч өвнөх шиг нь жижигэрсэнгүй. Харин манай хүний ихсэж байгаа шидийг намдааж байлаа. Майныг хамсаатнуудаасаа худалдаж авна гэдээсэн заван өвгөн Диркийг авч байгаа юм байна. Уг нь хоёр өвгөнтэй таарахгүй гэж хичээсэн ч Майн таарч өрхлөө. Яалтчгүй заван өвгөний зорилго нь Диркийг авах биш, гол нь Майныг авах гэд иржээ. Тэгээд цаганчулж Делия Диркийг буруу хүмүүстэй өгцнөө мэдэж авлаа. Аль хэдийн гэрээ хийцэн. Түүн дээр нь өргөж аавна гэж биш, албтын гэрээ гэж бичсэн байдیں۔ Диркийг сүмийн өвгөн авч үлдээд харин Майныг заван өвгөн аваад явхаар хоорондоо тохирчээ. Тэрийгэ бас гэрэндээ тусгацсан гэж авд юм да. Тэгээд хүмүүстэй Майнаас бусдыг алаад Майныг авчир гэж тушаалаа. Ингээд тулаан болоход Дамуйл мэдээж баатруудын салааг дуудах гин. Тэрийг мэдсэн заван өвгөн Дамуйл руу дайрахад Майн хамгааллаа. За тэгээд энэ хоёр шидийн хүчээ шидэлцээд үзэлцэж гарандаа. Тэгсэн сүмийн өвгөн боолын бөгж зүүсэн нялх хүүхдийг ашиглаж Майн руу дайрах гэж тэнэгтлээ. Майн удирдлагын алдгаар уурлах нь мэдээж. Гэтэл сүмийн өвгөн хүүхдийг урдаа барьж бамбай хийж байгаа юм да. Яах аргагүй хүүхдийг гимтээхгүй гэж Майн шидээ намдаатал ардаас нь өвгөний туслах бариад авчдаг шүү. Тэгээд заван өвгөний урд авч ирэхэд нөгөөх нь хүчээр Майны хуруунаас цус гаргаад гэрээнд хурууны хээг нь дарах гин. Гисэн ч аав нь амжиж Майныг салгаж авдагч заван өвгөн араас нь дайрчин. За одоо бол жинхэнэ дуус тус. Хайртай ааврын дайрсан байхад Майн одоо зогсохгүй штэ.
Эхлээд заваа өвгөнийг, дараа нь сүмийн өвгөн рүү дайрах гэтэл нөгөөх нь хөөрхөн бэлтгэлээ хангацсан байдیں۔ Шидийн хүч сордог харанхуйн чулуулгын шүү. Даанч тэр айхтар идэн манай хүний шидийн хүчийг шингээж чадсангүй дээ. Хязгаартаа тулаад байхгүй болчлоо. Бүх юм өрнөө дуусгаж байхад манай цэнхэр үст гараад ирдیں۔ Өвгөнд албаар өөрийгөө байхгүй байгаа гэж бодуулсан гин. Уг нь яах чаргагүй Майны буруу биш байтал язгууртан биш учраас Майны эсрэг бүх зүйл эргэж байлаа. Тэгээд энэ нөхцөл байдлаас гарах ганцхан арга нь яг одоо өргүүлэх гин. Гэхдээ ахлагчийн биш Панк залуугийн охин болох уу гэж авд юм да. Аав нь уг нь битгий гэж ятгах гэсэн ч Майна бүх хүнийг аварч чадах бол яг одоо ч хамаагүй язгууртны охин болъё гин. Тэгсэн цэнхэр үст за ашгүй тэгвэл хоёулаа нэг мөсөн энэ гай болоод байгаа юмнуудыг байхгүй болгоцгоё гэж байна. Хоёр өвгөн уг нь цэнхэр үстийг Майныг бариад аавна гэж хүлээгээд зогсож байсан чинь өөрсөд рүү дэрчин. Цэнхэр үст сүмийн өвгөнийг одоо өгөх болохгүй гэд шидээр хүлж өрхлөө. Майныг хүмүүсийг хамгаалж явах хооронд цэнхэр үст заваа өвгөнтэй үзэлцэж эхэлнэ. За тэгсэн ахлагч Панк залуу хоёр маань хүрээд ирлээ. Панк залуу цэнхэр үстэд одоо болно. Сайн ажиллалаа гэтэл цэнхэр үст бүх хийж байдаг шүү. Панкийг харсан сүмийн өвгөн баярлаад байна. Тэгсэн Панк залуугийн наг зах нь өвгөн байжээ. Харин Панк маань өөрөө хинбэ гэвэл энэ бүс нутгийн хамгийн том эрх мэдэлтэн буюу газрын эзэнгиндээ. Дэлгүүрт ирсэн Бено Майныг нэг зүйлтэнд цусаад усаагаад байсан гэдгийг сонсчоод арай эрт байна даа гэд гараад явчлаа. Тэгэхээр Бено Панктай ярилцахдаа бүгдийг нь мэдчихсэн ч гэж магадгүй бололтой. Сүмд харин хамгийн том хүн ирчихсэн болохоор шүүлтийн цаг эхлээд байна. Гаднаас ирсэн заваа өвгөн тэр бацааныг шийдэг гэд өрлөөд идэв. Язгууртны өөдөөс шид ашигласан аюултай харц гаралтан байна. Гэтэл газрын эзэн маань нөө та эндүрээд энэ шүү. Энэ охин чинь миний өргөж авсан охин штэ гэж хэлхэн тэр. Нотлохоо нь энэ байна гэд бэлгэлсэн зүйлтэйч харууллаа. Үүгээр аль хэдийн цусан гэрээ хийцэн. Тэгэхээр гаднаас ирсэн өвгөн өөрөө л газрын эзний охин руу халдсан этгээд болж хувирч байгаа юм да. За тэгсэн сүмийн өвгөн харин би өстө юу ч мдээгүй байсан шүү. Тэр муу гадны этгээд л ийм юм төлөвлөчихсөн байж гээл жүжиж гарлаа. Тэгснээ тэнэгтээд Панкийн дүүгэнд оромжлоод идэв. Дүүн хийм гэтэл цэнхэр үст гэвэл яах вэ? Панк нагад захыгаа зөндөө твчсэн ч одоо хангалттай гэд цаазын ял оноолоо. Бас энэ хэрэгт оролцсон бүх хүн адилхан ялтай гиндэ. Тэгээд Делиач бас хамсаатанд тооцогдоход Майн Панк залууд миний туслах зүгээр л хэлмэгдчихлээ. Хөшөөгөөч гэж хэлдэв. Тэгсэн Панк чи одоо газрын эзний охин учраас өөрөө яаж шийдэхээ хэлж болно гинэ. Манай Майн Делиаг хасрамжийн газарлаа буцааж явуулах шийтгэл өглөө. Хизээч хинт ч зүтгэж болохгүй. Хийх ажил нь зөвхөн хасрамжийн хүүхдүүдэд санаа тавих гинэ. Хэдий шийдэл нэрээр хэлсэн ч энэ нь бараг л бэлэг байлаа. Майн бас шууд ч газрын эзний охин болчихгүй юм байна. Эхлээд ахлагчийн охин болж өргүүлнэ. Тэгж үйж язгууртан боломгцсон газрын эзэн өргөж авахын гин. Майнтай холбоотой асуудлаар Бенногийн дэлгүүрийг татан болгох гэж байсан ч гэсэн боллоо гэж авд юм да. Тэгээд гэрээхэнтэй ч бас уулзангуудаа л шууд харц гаралтай Майныг үгсэнд тооц. Уг нь газрын эзний охины ирээдүйд саад болох та нарыг цаацлах талаар бодож исэн ч Майн удирдлагаа алдах учраас тэгж чадахгүй гэж авдیں۔ Бас гэр бүлийн хуваар биш ч гэсэн уулзаж байх боломж өгнө гинэ. Майн гэрээг уншиж эхэллээ. Майныг үгсэн тухай эргэн тойрондоо зарлах ёстой. Майнтай уулзсан ч гэр бүл шиг харьцаж болохгүй гэжээ. Ингээд Майн гэр бүлтэйгээ эцсийн удаа энгийнээр тэврэлдэж гонигтайгаар салах ёс хийлээ. Майн нэр минь өөрчлөгдөж аава, ээжээ, ихчээ, дүү минь гэж хэлэхгүй байсан ч гэсэн ядчил уулзацгаач чадна. Бас би та нарыгаа аюулгүй байлгана гэж хэлдэг. Майны шидийн хүч ихслээ гэж бүгд сандарсан ч энэ нь аюул дагуулах биш. Гэр бүлээ гэсэн сэтгэлээс нь олж халигж цайлгсан шид байлаа. Майны адислал бүх хүнд хүрч зарим нэгнийх нь өвчин зовлон идэгнэ. Гэрээ баталгаажиж Майн одоо Рос Майн нэртэйгээр дээд түвшний язгууртны охин боллоо. Тэр зүгээр л ном уншихыг хүссэн энгийн нэгэн охин байсан ч түүний жижигхэн мөрөөдөл хэтэрхий үнцэнтэй байжээ. Хэрвээ чамд хүсэл мөрөөдөл бий бол түүнийг хамгаалахын төлөө Майн шиг зориг гаргаарай. Энэ хүртэл сонссон та нартаа маш их баярлалаа. Номонд дурлагчийн маань шинэ ертөнцийн дэх дараагийн адал явдал юу байх вэ? Түүний бичих түүхийн дараагийн хуудсуудыг хэрхэн таамаглаж байгаагаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Учир нь анимын дараагийн улирал хараахан гараагүй байгаа.
4-р бүлэг нь 2026 онд цацагдах учраас дараагийн парт гэж байхгүй шүү. За тэгээд бичлэг нь таалагдсан бол лайк, subscribe харамгүй дараад өгөөрэй хөөрхнүүдээ. Build me up, buttercup baby, just to let me down and mess me around, and in words of all, you never go, baby.